нэг хойшоогоо гол даваад за нэг 2-3 км явах хаа. Энд бол Маш олон одоо жоохон 13-4 настай хүүхдүүд одоо газ, хөргөчний перон ийм юм ингээ өндөрлөлээд бас арх марх ууж явах би бол харж ирсэн. Хаяа нэг хажуугаар нөмөрхтөө нэг шагаачмаар санагдаад орж иж ирсэн тохиолдол байдаг л та. Монголын ирээдүйн болсон хүүхдүүд гэдэг хүүхдүүд чи ийм балгасан ийм одоо арх газ те бүхэл муу мухай юм ингэж холцсон ийм газар хүртэл ингэж хурж ирж ингэж одоо тэр хүүхдүүд байж штэ те. Энэ юу вэ те? Тэгээ ийм газар маш их хүүхдүүд цугладаг юм. Маш их хүүхдүүд цугладаг. Тэгэл ерөөсөө нэг ийм одоо энд ингээ харах юм бол арх байна, пип байна, газ байна, хөргөчний перон. Тэгээ Монголын одоо ирээдүйн болсон хүүхдүүд маань ийм балгасанд ингээ цуглаж ингээ чөлөө цагаа ингээ өнгөрүүлэх ийм л нөхцөл байдал руу бид нар өөрсдөө түлхэж штэ яг үүндээ бол тий. Одоо нэг хогийн машин ирээд хог асгаад явхад тэндээс бол өхөр гахаа хүн 3 ер нь бол хоолоо олж идэх гэж зүтгэж байгаа. Өхөр гахаа хоёр нь бол шууд идчихэж чинь. Хүн нь бол тэндээс түүж олсон одоо зүйлээ тушаагаад ингээд одоо мөнгө болгоод хүүхдэд түжээдэг. Эцсийн дайлал нь хоолыг олж идчихэж байна л да. Тэгээ энэ бол өөрөө 21-р зуун энэ бол одоо улсын нийслэл Улаанбаатар хот. Тэгтэл 4-5 том юм хогийн зэг дээр хүмүүс заримдаа хүүхдүүд за жирэмсэн ээжүүд хүртэл энд ажиллаж байгааг бол би харж ирсэн. Тэр энэ бол өөрөө нөгөө амьдралын бас нэг хоёр заагийн л нэг юм байгаа юм л да. Одоо тэр уулын нөгөө талын ингэрт би зайсан харж ин л да. Энэ уулын л бид нар чи ерөөсөө хөрх нэг 4 уулын ингэртэл бие биелүү гараа суудсан хүмүүс шүү дээ. Тэнд зайсан байна. Энд хүн хог малтаж хүүтэнд салхинд ингээд тэрийг тушааж амьдарч байна. А тэнд зарим нэг хүмүүс шүү. Энэ хүмүүсийн боломжийг булаасан тэр авилга, тэр одоо хулгай дээрмээрээ халуун хөнжилтөө энэ хүмүүсийг нийгмийн зорилттой бүлэг гэж хэллээд амьдарч байгаа юм л да. Би бол эсэргээрээ тэднийг бол нийгмийн зорилттой бүлэг гэж хэлмээр байхгүй болох ёстой зорилттой бүлэг. Ид шидийн уут аян бол өөрөө эмзэглэл. А ид шидийн орон төв бол шийдэл баггүй. This is my blues. Ид шидийн орон 2. Энэ гайхамшигтай төсөл бол үнэхээр энэ бөглөө гэр оролтын дунд байгуулагдж байгаараа нэг донцлог. Үнэхээр энэ бол төр засагт хаягдцсан гэмээр ийм газар байгуулагдж байгаараа онцлог юм болов. Энэ төсөлд
Нэгс төгрөг улсаас гараагүй, нэгс төгрөг улсын төсвөөс гараагүй, төр засгааны ямар ч байгууллага энд туслаагүй. Энэ цэвэр залуучуудын хүсэл эрмэлзэл, залуучуудын мөрөөдөл юунд хүрч чаддгийг харуулж байгаа маш том жишээ. Үнэхээр энэ гайхамшигт төслийг бол маш олон байгууллагууд, маш олон хувь хүмүүс чадах хятгаараа дэрвэгээрээ дэмжиж энэ төсөл босч байна. Тун удахгүй 23-нд одоо нээлттэй их гээд ингээд ажиллаж байгаа юм байна. За том компаниудаас нь дурдвал мэдээж бүх зүйлд орж явдаг, дэмжиж явдаг Energy Resource компани. За бүх халаалтын асуудлыг шийдсэн Дашванжил. За бүх доторх барилгын материалыг шийдэж өгсөн Deutsche Welle гэх мэтлэн маш олон залуучууд, маш олон байгууллагууд энд оролцсноор энэ төсөл үнэхээр амжилттай босч байна гэдгийг хэлхэн зүйтэй авах гэж бодож байна. Гэр ойрхон уу энэс? Гэр ойрхон. Урал ойрхон уу тий? Аха. Энэ бит дөрвийн ардын нийт хэдийн орон гэдэг ийм барилга баригдаад байна шүү дээ. Энэ талаар хэр мэдээлэлтэй байна? Ихтэй нэг хэлээд өгөх юм байна уу? Энэ бол нөө юу ихгүй нөө номын сан сургалтын төвтэй нөө бүх юм нөгөө тэр цаана нөө тоглоом мөглөө баригдаж байгаа. Энэ мэдээллийг хаанаас авсан? Ер нь энэ хизээнээс эхлээд баригдаж эхэлсэн юм. Зунаас намар хүртэл баригдана гэсэн. Тэгээд одоо хүртэл баригдаж байгаа. Одоо энэ тэгээд 10 сарын 11 сарын 22 мөлөө 23-нд нэгдэн гэсэн. Үй та нар чи үнэхээр сайн мэдээлэлтэй юм биш тий. Миний дүү. Мэдгүй. Энэ хоёр найз бол айгуу сайн хийж ш тий. Энэ ард эзэг болох. Тэгээ та гурав ер нь ийшээ орж үзүү. Энэ мэдээллийг сая хинээс нь авсан юм? Нэг ахаас авсахгүй нөө Тэмүүлэн гэж ах надад мэдээлсэн байхгүй. Би нэг эгч ахаас асуусан. Тэгээд зөө төслийн хараад гой байрлал бас цаашны талбай бүх юм цаанаас өнгөө гэж сонссон. Ерөнхийдөө бол одоо та нар л энд гоё тоглох тийм ээ. Нэг гоё ордон бий болж штэ тийм ээ. Тий. Урд нь яг юу гэж бодож исэн? Яг энд ямар барилга орж байгаа юм болоо гэдэг нэг тийм төсөөлөл буусна. Босоо. Би бол энэ чи юу болж байгаа юм болоо асамжийн газар юм болов гэж бодож байсан. Гэхдээ энэ асамжийн газар биш ээ. Энэ бол ээжтэй орон гэдэг нэг бүх юм цаанаасаа өнгөө. Тэгээ номын сан тоглоомтой гэсэн бас гэр интернет нь бүх цаанаас өнгөө гэсэн. Гоё юм бэ тий. Гоё юу? Гоё. За тэгээд тусалж гин энэгээр юу хүмүүс ихээр ирж байгаа юм. Энд бол нөгөө заримдаа энэ дээгүүр нь стик камера бол айлс нөгөө энэ дотор нь барилга хийж байгаа л нааш гэсэн мэт. Барилга хийдэж байгаа. Аха. Тэгээ ерөнхийдөө бол энэ одоо анх бол энд юу ч байхгүй л байсан баг. Та нар энд дуудаж байгаа болохоор хүүхдүүд бүгд мэдж байгаа. Бүгдийг мэдж байгаа тийм. Мэдж байгаа. Энд бол өмнө нөгөө хүн амьдарч исэн. Тэгээд байшин баригдаа тэгээд тэр байшингийн нуруугаа ийм ичэдээ орон гэсэн ийм гоё юм баригдаж байгаа. Монголчууд бид нэр бас хүний эрх, хүүхдийн эрх талаар ойлголт бас дутмаг явж ирсэн юм шүү. Хүүхдийн хүчирхийл гэхээр л одоо үнэхээр одоо муухагаар дормжлон гутааж хүчирхийлхийг л одоо хүчирхийл гэж ойлгоод явсан байна. Гэхдээ хүүхдүүдтэй дулаан орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж чадахгүй байгаа нь том хүчирхийл юм а гэдгийг ойлгохгүй явж. Бид нар хүүхдүүдтэй дуртай номоо унших тэр нөхцөл болцоогоор нь хангаж чадаагүй явсныгаа хүчирхийл гэж бас ойлгож явсангүй. Бид нар хүүхдүүдэд энэ тэгш одоо боловсрох, таньж мэдэх тэр боломжоор хангаж чадахгүй хүчирхийл юм а гэдгийг ойлгож явсангүй. Тэгээ энэ бүгдийг одоо энэ Лантун дохио гэж төрийн ус байгууллагын залуучууд ганц жавхланаар олон мянган залуучууд бидний нүдийг нээж өгөх шиг боллоо. Тэгээ зөвхөн одоо энэ ичдийн орон 1-2 дугаар төсөл зөвхөн энэ Лантун дохион залуучууд одоо хийдэг ажил биш юм байна. Энэ бол монголчууд нийтээрээ нэг ойлгож ухамсарлаж нийтээрээ иргэн бүр тэр дотор ялангуяа төр бол одоо нэг хариуцлагатай энд хандах ёстой гэж би ойлгож байна.